Сайн байцгаана уу? Бодрия төвшин байна. Энэ удаагийн бичлэгтээ тавтай морил. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээрээ бүгдээрээ Оросд ирж суралцах байгаа, ажиллах байгаа, амьдрах байгаа, аялах байгаа бол танд хамгийн хэрэг болох үз 13 аппликейшний талаар бүгдээрээ ярилцах болно. Тэгэхээр энэ 13 аппликейшнийг магадгүй намайг анх Оросд 4 жилийн өмнө сурлах гад ирэхэд за яг ийм аппликейшнүүд хэрэг болтой шүү. Бүгдийг татаад ашиглаад энд нь ингэж ашигладаг шүү гэж хэлээд өгсөн бол өдөр тутмын бүх зүйлээ маш хялбарчлах байсан юм шиг санагддаг. Тийм болохоор яг Оросд ирж суралцж байгаа бүх хүмүүст хэрэг болно гэж бодож байна. Тэгэхээр бичлэгтэйгээ хамт байгаарай. Хамгийн ихний аппликейшн гэх юм бол Яндекс Map байгаа. Оросуудын өөрсдөө зориулж, Оросын газар нутгийг зориулж хийсэн Оросын өөрийнх нь аппликейшн байгаа. Та энэ аппликейшнийг татснараа ер нь Оросд төрөх маш боломжгүй. Хэрвээ таны утас чинь цэнэгтэй байгаа л бол тээ. Тэгэхээр Оросын бүх хаяг, байшин, хороо, гудамж, байгууллага, дийлхүүр бүх газрууд нь өөрсдийн гэсэн юм хаягтай байгаа. Ямар нэгэн газар руу очиж байгаа бол тэр зүйлээ оруулаад тэрлүү хэрхэн хүрэхтэй автобусаар явбал хэдэн минутын, алхаж явбал хэдэн минутын, метроор явбал хэдэн минутын, за таксид бол хэдэн рублийн гих байдлаар бүх зүйлийг харах боломжтой байгаа. За мөн дээрээс нь навигатор буюу заагчийн насаагаад баруун тишээ эрэг, чигээр явж байгаа зүү тишээ эрэг 50 минут явж байгаа тэгж эрэг гих мэт заагчийг нь ашиглах боломжтой. Бүх юм нь ойлгомжтой, бүх юм нь маш амархан байдаг учраас энэ аппликейшнийг ашигладаг. Хоёрдугаарт нь гэх юм бол Яндекс.Go байгаа. Монголоор бол UB Cab, за Америкоор бол Uber гэж ярьж байгаа тийм. Маш тийм тодорхой шууд ингээд энд таксины үнэ хэд гарах бол яах вэ гэсэн зүйлгүй урьдчилсан үнийн мэдээлэлтэй. За төлбөрийн байдал нь бэлэн мөнгөөр төлж болно, картаар төлж болно, шилжүүлж төлж болно тий. Ийм гурван сонголтоор ингээд төлөөд таксигаар та онгоцны бодлоос шууд гэрэл рүүгээ ирэх ч юм уу, онгоцны бодлоос шууд буудлын руугаа ирэх боломжтой байгаамаа. Тэгэхээр ингээд бэлэн мөнгөөр сонгодог сонголт нь бүр илүү аялагч ч юм уу эсвэл анх ингээд ирж байгаа тий банкны картгүй байгаа оюутнуудад бол айгу хэрэгтэй зүйл байдаг. За 3 дугаарт нь гэх юм бол Яндекс Eats байгаа. Тэгээд нэмээд бас дэлгүүрүүдийн аппликейшнуудын Prekiosк гэдэг хамгийн том бас хүнс дэлгүүрүүдийн нэг байгаа. Анх ирээд бол би огт мэдээгүй, эхний 1 жил мэдээгүй. Энэ жоохон инээдтэй байж магадгүй. Гэтэ би анх ирээд яг ингээд шууд өрөөндөө орж ирээд, дотор байрны өрөөнд орж ирээд манай нэг ахнад өрөөнд оруулж ирсэн. Тэгээд яг хаанаас ус авч уухаа мэдгүй. Тэгээд карантинаас ууж болохгүй. Тэгээд байрны дотор дэлгүүр байгаач сайн мэдгүй, ойр хавь дэлгүүр байгаач сайн мэдгүй. Яагаад гэх юм бол Оросд ингээд зүгээр явчихл ONCU байна, ONG25 байна, ON хүнсний дэлгүүр гэсэн юм баг байхгүй. Ингээд том хүнсний дэлгүүрүүд ингээд энэ тэнд байрлаж идэг. Яг уу жижиг нэг мохлохууд хаяа байхаас ер нь бол баг байхгүй. Тэнгүүд ингээд ойрын 500 м дотор ямар нэгэн тийм дэлгүүр байхгүй. Тэнгүүд яг үнэндээ инээдтэй ч гэсэн би яг 1 хоног бүр амар ам цангацсан. Тэгээд өрөөндөө орж ирээд ингээ хаалга нэрээ жом явж байгааг харцсан, шоконд орцсон. Тэгээд манай өрөөнд хинч байхгүй. Ингээд 1-2 өдөр баг өрөөндөө ингээд би юунд ирч вэ гэж бодоод ингээд шоконд ороод байжсэн. Тэгэхээр хэрвээ магадгүй тэр үед би энэ аппликейшнийг татчихсан бол би бүр ингээд сурцтай юм шигтэй ингээд дэлгүүрүүдээс зүгээр ингээ авч аваад 5 литр ус авчий те. Ийм банан жимстэй, ийм төсөд авчий те. Бэлэн хоол байна гэд бүгдийн захиалаад аваад ингээд идчих уучих байсан баг. Энэ аппликейшн дотор бол хоолны газрууд байгаа, хүнсний дэлгүүрүүд байгаа, том супермаркетууд байгаа, хүнсээ хүмүүс захиалж авдаг, бэлэн хоол захиалж авдаг. За мөн дээрээс нь бүр косметик, нүүрний гоо сахнаад гэсэн захиалж авах боломжтой маш олон төрлийн тийм дэлгүүрүүдийн нэгдсэн сүлжээ байгаа. Тэгэхээр тэгвэл та хүссэн газараа хүссэн зүйлээ хөрвүүлж авахын тулд тань зөвхөн энэ аппликейшн тухайн зүйлд төлөх мөнгө дээрээс нь хаяа мэдж байгаа хангалттай. За дөрөвдүгээрт нь хэм бол Яндекс Афиша гэж байгаа. Тэгэхээр Оросд ирээд агуу гоё театр үзмээр, балет үзмээр, галерей үзмээр, кино үзмээр маш олон зүйл үзмээр санагдаж байгаа, явмаар санагдаж байгаа, сонирхмаар санагдаж байгаа. Тэгэнгүүт яг хаанаас билет авах юм бол яг юу руу орж яаж авах юм бол гэсэн тийм асуулт гарч ирж байгаа. Тэгэнгүүт яг энэ Яндекс Афиша гэдэг зүйлийг татаад кино бол киногоо сонгоод, балет бол балетээ сонгоод, театр бол театраа сонгоод тий. Дотор нь ямар үзрүүд байгаадаа сонгоод, билетээ аваад яг тухайн цагтаа тухайн хаяг дээр нь очиод үзэх боломжтой байгаа. Эсвэл энэ тэнд байрлалууд гарч байгаа тий. Кино гэхэд өөр газар гарч байгаа, өөр кино театр дээр гарч байгаа тий. Өөр өдрүүдээр гарч байгаа. Балет гэхэд өөр театруудаар гарч байгаа. Тэгэнгүүт тэр болгоноос харж байгаа сонгож байгаа
хайж агаад аль болох боломжийн үнэтэй, хямдхан үнэтэйг ч гэсэн авах боломжтой байгаа. Тэгэхээр тэр талаараа айгүй олон зүйлийг нэгтгэсэн учраас давуу талтай байгаа. Тэгэхээр та бүхэн яг энэ аппликейшнийг ашиглаад гоё кинонууд, гоё балет, гоё зүрүүд, опера гэлерэнүүд, бүр мюзикл шоу, концерт бүх зүйлийг үзэх боломжтой юм байлээ. Тэгээд хамгийн том давуу тал нь гэх юм бол та энийг одоо Яндекс Mail буюу одоо яг нэг тийм тодорхой аккаунт нээгээд оруулсан байгаа. Тэнгүүд ингээд шууд нэг зүйл ингээд захиалаад орхихгүй ш. Яг таны билетийг бүр яг таны аккаунт дотор ингээд My билет гэсэн хэсэг дотор ингээд хадгалсан байгаа учраас ингээд нэг юм билет наал болох ч юм уу эсвэл одоо нэг тийм залилуулах ч юм уу тиймэрхүү зүйлсүүд бол тохиолдохгүй гэсэн үг. Тэгэхээр энэ нь бол надад хамгийн их таалагддаг. Энэ ихтэй бүр амар гоё шийдэл нанараа. Уухан болон микрофон ирчин нэг газар. За 5 дугаарт нь гэх юм бол мөнгө төгрөгтэй холбоотой асуудал байгаа, мөнгө санхүүтэй холбоотой. За Оросд бол яг олон улсын картууд бол ажиллахаа болсон. Өмнө нь бол бүр ингээ Apple Pay ажилладаг байлаа. Тэгээ одоо бол ерөөсөө ажиллахгүй байгаа. Өөрсдийнх нь зөвхөн одоо дотоодын банк банкнууд нь ажиллаж байгаа. Тэгээ банкны картууд нь. Тэгэнгүүт та бол одоо олон улсын карт зурж болохгүй. Мөнгөө ямар нэгэн байдлаар Монголоос Орос руу хөрвүүлж авах хэрэг гарч байгаа. Тэгэнгүүт яг юм хоёр одоо хувь хүн байгууллагууд байна. Тэр нь болохоор Оюнс болон Иной гэж байгаа. Тэгээ бусад өөр зөндөө газрууд байгаа. Гэтэ би энэ хоёрыг л ашигладаг учраас яг энэ хоёрыг хэлчихье. Чадчихэд рубль солиулмаар байна гэж бичээд тэгвэл чам руу хариу ирээд тэр данс руу Монгол мөнгө хийгээд тэр данснаас чам руу Орос данс руу чинь мөнгө хийж гэнэ гэсэн үг. Тэгэхээр юм онлайн байдлаар мөнгөө солиулаад авчиж болно гэсэн үг. Тэгэхээр миний альтернатив хувилбар Иной болон Оюнс гэсэн юм хоёр төрөл байна. Тэгэхээр энэ хоёроор бол солиулцдаг. Тэгээ бас нэг зүйлийг сануулъя. Одоо ингээд хамаагүй Facebook дээр ингээд явж байхад рубль солино, тэгээ онлайнаар данс руу хийн гэсэн зөндөө хүмүүс байгаа. Тэр хүмүүсээр солиулаад залилуулж байгаа хүмүүс зөндөө байгаа. За залилуулаас гадна одоо Оюнс ч юм уу Иноёс илүү дээр үнэтэй. Одоо баг хоёр төгрөгөөр илүү үнэтэй ч юм уу. Одоо чинь Оюнс дээр ингээд 1 рубль нь 40 төгрөг гэж яхад тэр газар одоо 1 рубль нь 42 төгрөгөөр сольж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд айгүй тийм өндөр үнээр сольдог хувь хүмүүс зөндөө байдаг. Тэр хүмүүсээс илүү баг юм одоо бүр олон жилийн туршлагатай энэ хүмүүс нь илүү дээр шүү, бас баталгаатай гэж хэлье. За 6-аарт нь гэх юм бол Авито. За Авито бол одоо миний мэдсэндээ хамгийн их баярлаг аппликейшнуудын нэг. Энд ирж андраад 2-3 дахь жилээсээ мэдэж эхэлсэн. Авито гэдэг нь одоо монголоор бол үнгүү гэсэн үг. Үнгүү те Монголын хамгийн том зарын сайт гэдэг шиг одоо Оросын хамгийн том зарын сайт ч байх боломжтой. Бүх заруудаа байршуулад юм худалдаа авах боломжтой. Бас өөрөө ч гэсэн зар байршуулад юмаа зарах боломжтой. Миний хувьд ч гэсэн хид хідэн зүйлсээ зарж исэн. Тэгээд нэг юм хоёрын хооронд жижиг сажиг одоо ингээл энэ том Москва хотод дотор ингээл ийм жижигхэн түлхүүрний осор зарын эсвэл ийм кейс зарын кейсээ илүүтэйгээр одоо нөгөө том хот том их хүн амтай учраас нэг тодорхой хэмжээний камер ч юм уу те одоо утас ч юм уу нэг тиймэрхүү зүйлсээ бас зарах боломж нь илүү чамд хэрэгтэй юм шиг санагддаг. Одоо тэр жижиг сажиг зүйлсээ бол нэг ойр тойрондоо зармаар байгаа юм санагдаж байгаа. Тэнгүүтүүдээ энэ жоохон том зүйлсүүдээ ингээд хаан зархаа мэдгүй, яахаа мэдгүй байгаа үед бол ерөөхдөө Авито дээр тавиад зарах боломжтой. За эсвэл эргээгээд тийм зүйлсүүдийг авмаар байгаа бол Авито дээр хайгаад авах боломжтой. Тэгээ энэ дэр зөвхөн хувь хүмүүс биш бас ингээд байгууллагууд, дэлгүүрүүд зараа оруулсан байдаг учраас бас маш ашигтай. Хаана аль зүгээр нь хамгийн хямдхан, хамгийн баталгаатай, хамгийн боломжтой байгаа вэ гэдгийг одоо харах боломжтой. Одоо би сүүлийн үед бол ингээд авсан худалдаа авалт юм бол би Осмог авсан. Тэнгүүд Осмог би ингээд Авитоос хайж агаад ийм База гэдэг ийм шоп гэдэг тийм хөрхөн ийм албан ёсны баталгаа хийж өгдөг ийм цэвэрхэн газараас очиж авсан. Тэгэхээр яг Авито бол үнэхээр хэрэгтэй. Тэгээ зөвхөн бас юм худалдаж авч зарж борлуулахс гадна одоо байр түрээслэх те өөр бүр маш олон зүйлсүүд байгаа. Байраа түрээслүүлэх. За одоо багш хайх ч юм уу эсвэл ажлын зар мар хүртэл байдаг. Тэгэхээр өөр нь бол хамгийн том зарын сайт гэж хэлж болно. 8-д нь Wildberries болон
Озон гэж байгаа. Тэгэхээр энэ хоёрыг бол баг Оросд амьдарч байгаа мэдгүй хүн гэж байхгүй бах. Гэтэ яг Орос руу ирж байгаа ч юм уу эсвэл Оросд дөнгөж ирсэн байгаа хүмүүс бол мэдгүй байх боломжтой. За ийм зүйл байлаа. Энийг хаана зардаг мэдэхгүй шүү дээ. Ингээд энэ аппликейшн руу ороод хайгаал одоо энийг зарж байгаа 10, 20, 30, 40, 50, 60, 70, 80, 100, 200 хүмүүс байгаа тийм үү. Тэр хүмүүс бүгд өөрийнхөө чанарыг, өөрийнхөө үнийг, өөрийнхөө тоо ширхгийг оруулсан байгаа. Тэр болгоноос харж байгаа л сонголтоо хийж. Тэгэхээр ер нь бол онлайн дэлгүүр гэж хэлж болоход илүү ойлгомжтой юм байна. Тэгээ хамгийн том давуу тал нь гэх юм бол онлайн дэлгүүрхээр танаад хүрэж ирэхгүй одоо чамтай ойрхон байгаа хүргэлтийн цэгүүдэд хүрээд өгч. Тэнгүү чи хүргэлтийн цэг дээрээ очиод энийг үзээд энэ одоо таалагдж байна. Би авлаа гингүү чиний нөгөө холбогдсон байгаа таснаас чинь мөнгө нь хасагдана гэсэн үг. Одоо нэг 400 рубль байлаа гэж бодъё. За энийг авлаа гэхэд би заавал өрсөлдөж мөнгө төлөх шаардлагагүй. Зүгээр би энийг авъя гэж захичлаа. Миний ойрхон одоо түгээлтийн газар энэ обрушгийг авчираад өгчлөө. Тэгэнгүүт би очиод за энэ ингээд ийм зүйл юм байна. Энэ надад таалагдж байна. Би авлаа гэсэн тохиолдолд мөнгө хасагдахаас биш. Яг захиалгахдаа урьдчилсан төлөлт хийгддэг гэсэн үг. Тэгэхээр дараа төлөлт хийгддэг гэсэн үг. Тэгэхээр энэ нь айгуу давуу талтай. Тэгээ би энэ хэрвээ надад үнэхээр таалагдахгүй байна. Өнгө нь айгуу сони юм байна. Буцаалаа гэдэг юм бол ингээд буцаагдчихдаг тий. Зарим тохиолдолд буцаалтын одоо тээвэрлэлтийн 100 рубль гэж хасагддаг. Сон ч гэсэн яг адилхан функцээр явагдана. Тэгээд тийм байна. За 9-дүгээрт нь гэх юм бол Gold Apple буюу Zolotoy Яблоко гэж байгаа. Тэгэхээр энэ бол Орос охтуудын хувьд бол хамгийн том тренд, хамгийн их мөнгө үрдэг, хамгийн их цагаа үрдэг газар байгаа. Тэгэхээр энэ болохоор монголоор бол одоо заяа бэлгээ. Өөр чин Cloud9 гэх мэт юм косметик нуудтай ер нь бол зөөрлөж болно. Гэтэ яг Оросдоо бол хамгийн том, хамгийн өргөн, хамгийн олон хэрэглэгчтэй, хамгийн супер загварын ууттай тийм дэлгүүр байгаа. Анх ирэхэд охтууд ингээд юм Gold Apple гэсэн амар гоё юм нён ногоо өнгийн пакетнууд ингээд барайл яваад идэгсэн байхгүй. Тэгэл би ямар гоё уут вэ? Энэ одоо нөгөө монголоор бол Unitel-ээр сэтгэдэг байгаа байхгүй юм гоё Unitel чинь ийм гоё ногоо өнгөтэй ш. Тэгмүүд энэ ямар нэг өөрөн телефоны SIM авч уцмц завхаар ийм өгдөм болов гэд нэг юм амар гоё юм ён ногоо өнгийн барайл яваад гэсэн. Охтууд ч ийм гоё гоё пакеттэй юмнуудаа ингээд гадуур барьж явах амар гоё харагддаг. Тэнгүүд тийм пакетууд ингээд барьж явах амар гоё харагддаг. Үнэхээр супер харагддаг. Тэнгүүд тэр пакетны яг гол эзэн нь ер нь бол гоо сайхны дэлгүүр исэн байлээ. Тэгээд энэ дэлгүүр бол үнэхээр хамгийн супер гэх юм бол эхлээд пакетны загварууд нь одоо уутны загвар нь те. Хоёрдугаарт гэх юм бол үнэхээр өргөн одоо сонголттой. Бүх одоо Оросд бол Солонгос брендийн нүүрний гоо сайхан бол өмнө нь бол үнэхээр олддгүй ч юм уу олдоход хэцүү байдаг байлаа. Тэнгүүд одоо бол ингээд хамаагүй ороод ирсэн. Бүр ингээд юу л байна. Ингээд Солонгос гоо сайхнууд гэтээ мэдээж тодорхой хэмжээний үнэтэй. За тэгээ Герман, Швейцар, тэ Франц бүх гоо сайхнууд, бүх үнэртэй уснууд бүх ингээд нүүр, будаг, мудаг бүх зүйлсүүд тэнд байгаа. Тэгэхээр Орос эмэгтэйчүүдийн гоо сайхан ерөөсөө л Zolotoy Яблоко гэдээ оршиж байна. Тэгэхээр энэ аппликейшнийг татаад захиалга хийгээд цагсандаа бүх юмаа нэмээд хаягаа оруулаад захиалчингууд маргааш нь эсвэл нөгөөдөр нь тань руу 149 рубль гэдэг ер нь бол нэг хүргэлт нь. Тэгэхээр тодорхой хэмжээний үнийн дүнээс дэшээ үнэгүй хүргэлт хийгддэг. Тэгэхээр цуглуулж байгаа нэг захиалгатаа үнэгүй захиалуулж болно. Эсвэл ингээд дор нь мөнгө төлөө захиалуулж болно. Тэгээд яг хүргээ дээр нь бүр яг хөвөн одоо картон цаас мас бүгдийг хийгээд баглаад боогоод шил хагарах бүгдийг ингээд зохицуулаад хүргээ дэрдэг маш хурдан шуурхай тийм. За 10 түүт гэж байгаа. Тэгэхээр за энэ түүт бол ерөөсөө миний бас Оросд ирээд би чинь хэдий Питер явсан, за Твер гэдэг утгаар явсан, за тэгээ улаан уудтэй ирэхгүй цэг ирээдүйд одоо Сочи явж үзмээр байгаа. Тэгэхээр ингээд дотоодын аялал те Оросын ямар нэг хотод ирээд ч юм уу. Одоо чинь Питер явлаа гэж Питер явах одоо вагоны билетээ ханаас захиалах вэ? Түүт рүү ороод өөрийнхөө аккаунтыг үүсгээд за 2000 рублээр билетээ захиаллаа. Мэдээлэлүүдээ орууллаа. Тэгэл захиалч. Тэнгүүд чинь таны аппликейшн дотор таны билет аккаунт дотор ч ингээд билет нь хадгалагдсан байна. Тэгээ тэр өдрөө ингээд билетээ үзүүлээд орно тий. Тэгэхээр бас аюулгүй байдал гэх юм бол одоо вагоны, онгоцны, буудлын, автобусны бүх билетүүдийг яг нэг аккаунт дотор билетүүдээ аюулгүй байдлаар захиалаад хадгалах боломжтой гэсэн үг. Тэгэхээр эргээд очих одоо нүүртэй тий
болчихж байгаа. Эргээд холбогдох тийм газар болчихж байгаа байхгүй. Заказ буюу таны одоо нөгөө захиалга гэдэг рүү оронгууд захиалсан усан билет чинь, вагоны билет, автобусны билет, буудлын билет гэд бүх зүйлсүүд нь гараад ирнэ. Тэгэхээр энэ бол үнэхээр таалагддаг. Тийм байна. 11-р нэг юм бол Astravok гэж байгаа. Тэгээ Astravok бол ерөөсөө одоо олон нийтийн хэлээр ярих юм бол Booking гэж хэлж болж байгаа. Booking өмнө Оросд ажилладаг байсан. Одоо ажиллахаа болсон. Тэгээ тэрээд Оросд ирэх жоо бол Astravok гэдэг сайтаар дамжуулан одоо буудлаа, хостел, отель, гостиница ингээ бүгдийг нь захиалах боломжтой. За мөн дээрээс нь квартира гэж ярьдаг тийм апартментууд ингээ байр, хоногийн байруудыг ч гэсэн захиалах боломжтой байдаг. Тэгээ энийг бол бас энд амьдардаг хүмүүс нь ч гэсэн сайн мэдгүй юм шиг санагддаг. Astravok бол үнэхээр ашигтай. Ингээд сайн хайж агаад өөрийнхөө үнийн дүнгээ оруулж агаад үнийн дүнгийн шүүлтүрээ гаргаж багасгаж агаад ингээд боломжийн үнээр олон хоногоор ингээд байр ч юм уу, буудал ч юм уу, хостел ч юм уу түрээслэх боломжтой. За тэгээд мөн дээрээс нь одоо шууд танд төлөх одоо бэлэн одоо банкны картаар төлөх боломж байхгүй бол очиод төлнө тий оплата на месси гэдгийг сонгож аваад ингээд забронировать буюу захиалга өгчөж болно. Тэгэхээр энэ бол бас үнэхээр хэрэгтэй аппликейшнуудын нэг ээ. Тэгээд бүх ингээд газрууд нь хоногийнхаа үнийг, хүнийхээ шаардлагуудыг ингээд оруулсан байдаг. Тэг ингэсээ харж агаад сонгоод өөрийнхөө бүх зүйлсийг сонгож болно. Тэгээ миний хувьд жишээ нь Сочи явлаа гэж би Сочи дээр очиод ингээд 4 хоног байрлах байраа хайханд төвшөд Astravok руу ороод очиж Сочигийн ийм байрнууд ийм одоо үнийн байдлаар би ингэж амаар байна гэдэг шүүлтүүрүүдэд оруулаад ирэнгүүт надад гаргаад ирнэ ч юм уу. Тэнгүүт яг тэрнээс нь сонгоо забронировать хийгээд очиод үнэхээр тэр газар чинь чам таалагдах юм бол за би танад орё гэж хэлээд мөнгө төлөөд орох ч юм уу тий. Тэгэхээр үнэхээр бас ингэж жоохон найдваргүй тий. Зарим газрууд зургнаас арай өөр байж магадгүй гэж бодсон үед зүгээр одоо захиалга өгч нэг хоёр газар захиалга өгч тий. Нэг газар нь таалагдахгүй бол нөгөө газар руу явдаг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар байж болно. За тэгээд үлдсэн хоёр аппликейшн их юм бол киноны аппликейшн байгаа. Тэгээд мэдээж анх ирээд орос хэл сурах гэж байгаа ч юм уу эсвэл ингээд чөлөө цагаа нэг кино үзэж өнгөрүүлэх гэж байгаа хүмүүсийн хувьд юм бол яг хоёр аппликейшн байгаа. Тэр нь болохоор EV Oko байна. Тэгээд бас EV гэж байгаа. Тэгээд Kinopoisk энэ гурыг ерөөхдөө хэлье. Тэгээд энэ гур бол ерөөхдөө яг орос сериалууд, орос өөрийнх нь дотоодын кинонууд ордог сайтууд байгаа. Тэгээд сардаа нэг 100 рубль ч юм уу эсвэл 150 рубль төлөөд энэхүү сайтуудаар дамжуулан орос кино, сериалтэй бүх зүйлийг үзэх боломжтой. Оросын Netflix гэж хэлж болно. Тэгэхээр энэ гураас та бүхэн бас кино үзээд орос хэлийг сайжруулах боломжтой байгаа. Энэ удаагийн бичлэгтээ хамт байж надтай хамт энэ бүх аппликейшнуудыг хамт ярилцаж, ойлгож, ирээдүйд ашиглах гэж байгаа, татгах гэж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээ та бүхэн ч гэсэндээ гоё. Эндээс илүү аппликейшн мэддэг бол амьдрал чинь хэрэг болдог бол доор комментэнд ийм аппликейшн байдаг шүү, ашиглаарай, хэрэгтэй шүү, ингэдэй шүү, тэгдэй шүү гэдээ гоё комментонд үлдээгээрээ надад ч гэсэн хэрэгтэй байх. Тэгэхээр энэ удаагийн бичлэгтээ хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзцаая. Пока пока.